одоо орон нутгийнхаа сургууль цэцэрлэгүүдэд сүүс бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тэгээ энэ жил бол 10 цэцэрлэг 5 сургуульд нийлүүлж байгаа. Орон нутаг бас 6-аас 9-р ангийн хүүхдүүдэд үдийн цай буюу сүү хөтөлбөр хэрэгжиж байгаа. Цэцэрлэгийн бүх хүүхдүүд бол өдөр болгон нэг аяг сүү уудаг болсон. Ер нь бол 8 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг манайх. Өдөр болгон бол одоо сүү, тараг, өрөм зөөхий аарч заарвал гардаг. Одоо эдрээс бүгднийг одоо хаагур зарж байна одоо сургууль. За яг хөө ер нь сургууль цэцлэгээс гадна өөрийн нэрийн нэг жижиг төвцтэй. Тэрүүгээрээ ерөнхийдөө борлуулж байна. Номинд бас бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. За мөн аймгийнхаа бас зарим нэг супермаркетаар хүргэж нийлүүлж байгаа. Ерөнхийдөө бараг борлуулалтын 80% нь сургууль цэцэрлэг шүү дээ. Одоо гэрээт байгууллагууд руу өгч байна. Орон нутгийнхаа 4 эмнэлэгт бас сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг. За зуны улиралдаа бол ерөнхийдөө зах зээлд тэгээд нөөцлж байна. Одоо өөрсдөө өхрийн фермтэй юу? Фермтэй. За. Үнэгээ бол ерөнхийдөө сайжруулж байгаа Монбелардын бухаар одоо сүүлийн 2 жил хэлтүүлэг хийгээд төлөө бас өөрийнхөө өхрийн чанарыг сайжруулах гэж байна. Одоо нэг 60 гаруй өхөр бол сайланд явдгийг. Ээлжлээ зогсдог. Тэгээд 10 ажилчинтай хөдөө фермээр 3 хүн ажиллаж байна. Энэ цехтэр 4 хүн байна. Түгээлтийн нэг тогтмол ажлын байр хангаж байгаа тийм. Тийм, тогтмол ажлын байр. Зуны улиралдаа бас төр ажлын байр нэмэж авдаг. Үйлдвэрлэл бол уламжлалт аргаараа штэ. За. Энэ юу яа? За одоо бол аарцаа шүүжнэ. Ингээд энд бол өнөөдрийн буцалсан аарц ингээ байж байгаа гэсэн. Энэ модон торхнууд болохоор айргаа эсгэж байгаа гэсэн. Бид нар өөрөөхөд энэ өрөөндөө бол эсэг эдээгээ үйлдвэрлэж байна гэсэн. Эндээс сүүгээ авчираад энэ торхондоо яагээд бүлээд тэгээд тосоо гаргаж аван, шар тосоо гаргаж аван. За тэгээд нэрмэл арх хийж тэгээд дээрэс нь арцаа гаргаад ингээд шууд ингээд бүлээд бүлчт юм байна тийм. За ерөнхийдөө хүүхдийн тоогоор дундаж нэг 120 хүүхдтэй гэх юм бол 1200, сургуулиуд чинь нэг 1000-аад хүүхдтэй чинь 5000. Тэгээд цэцэрлэгийн юутай гэдэг чинь нэг 6000 гаруй хүүхдэд бол өдөрт нийлүүлж байгаа гэсэн. Өдөр болгоно тийм. Өдөр болгоно. Ер нь манайх бол яг өвлийн үйлдвэрлэлдээ нэг 400-аас 600 литр сүү боловсруулдаг өдөртөө. 100 бол 800-аас 500 болчихдгийг. Ачаа дийлж гинөө. Гэхдээ яг бид нар чинь бол нөгөө борлуулалт маань ингээд нөгөө шууд гэрээт борлуулагч хийждэг учраас бол одоо түүхийд маань хөрөлцөөтэй байвал үйлдвэрлэлээ явуулах боломж одоо хамгийн гачаалтай юм байгаа түүхийд. Манай говьд чинь нөгөө нэг энэ ферм аж ахуй тэдүүлэн сайн хөгжөөгүй өвлийн цагт бол сүү бас яг өөрийнхөөсөө хангаад дээр нь нэмэж бид нар одоо Улаанбаатар хотоос фермээс татж авдаг шүү дээ. Тэгжээж боловсруулж гаргаж байгаа. Томхон санал гэвэл өндөр хүчтэй холмоор байна ферм. Манай ферм чи аймгаас одоо урагшаа 30 км-т байдаг. Тэгээд бид нар одоо бол яг захилгаанаа сэргээгт хөрчм учраас хангаж байгаа боловч тэр маань бас яг шаарлан хангаж үйлдвэрлэлийн хэмжээнд чадахгүй байна. Учир нь юу гэхээр нөгөө өглөө үнэ бол нар мандахаас өмнө саадаг. Орой нар жаргасан саадаг учраас нөгөө хоримтлуулсан батарейгаараа саагаад зарим өглөө нөгөө батарей маань хөрөлцгөө болоод одоо цаг оройтож саах. Тэгэхээр тэнд оройтож саахлаар энд үйлдвэрлэл оройтох гэдэг ийм доголдол гараад байгаа. Тэгээд орон нутгатаа хэдий хэлж байгаа ч манайх ч нөгөө ганцаараа учраас өртөг өндөртэй байна. Тэгээд энэ хүнсний өмсгөлийн үед бас дэмжиж говь нутагт одоо бас нэг 8-9 жил бас энэ ажлыг хийгээд зүтгэж байгаа. Одоо үйлдвэрлэгчээ дэмжиж нэг өндөрчлөлтэй холбоодог бол маш сайн байна.